Эрүүл явбал улсын наадам үүснэ гэж их цохиолж, даштуржийн нацагд орж, эрүүл зөв амьдрах хөвшилд урайснаас хойш бүтэн 100 жил өнгөрчээ. Энэ 100 жил монголчууд бидний эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж, бид эрүүл чанартай амьдарч чадаж байна уу? Эрүүл урт удаан наслахад бидэнд юу хэрэгтэй байна вэ? Энэ талаар хамтдаа ярилцъя. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 72 байгаа. Энэ нь монголчууд бид наслалтаараа дэлхийд 7-д жигсдэг солонгосчуудаас 11 жилээр богино насалдгаа гэсэн үг юм. Монголын эрүүл мэндийн салбарт олон шинэ эмчилгээ, дэвшилтэд арга нэвтэрж байгаа ч бид хорт халдрын шалтгаанд нас баралтаараа дэлхийд 1-р явж байна. Бид юунаас болоод өвдөд байна вэ? Өвдөхгүй тул яах ёстой вэ? Энэ утаа амьсгалын одоо энэ агаарын бохирдолтой холбоотой. За тэгээд ер нь өршлөн сэргээлт ер нь байдаггүй бугаас болоод ер нь монголчууд илүү их амьсгалын замаар тэгээ хоол боловсруулахаар илүү их өвддөг байх гэж боддог. Залуучууд бид яг одоо амьдралын буруу хөвчлээс л ер нь болдог байх л та. Өглөө одоо цайгаа уухгүй гардаг. Тэгээ өдөржингөө хоосон явцдаг. Тэгэд хоосон явж ягаад одоо үдээс хоош нэг гинт их хоол иддэг ч юм уу те. Тэрнээсээ болоод бас ходоо шархлах. Тиймэрхүү бас амьдралын буруу хөвчлээс болдог байх. Яг өөрийнхөө биеийг болохоор орхигдуулцдаг. Тэгэхээр бидний өөрийн бие чинь ерөөсө цорын ганц бүтээгдсэн тийм одоо их гайхамшигтай бүтээл юм байгаа шүү дээ болно. Гэхдээ тэрийг ингээ байн гарчилж, тордож тэгээд ингээд явахгүйгээс болоод гів гинт нэг өдөр насаараа эмнэлэгт үзүүлж үзээгүй, шинжилгээ өгж үзээгүй, тэгээ хавдар болчлоо гэдэг асуудалд орж байгаа байхгүй юу? Монгол улсын эрүүл мэндийн сайд 2022 онд А139 дугаар тушаал гаргаж, зөнгөлөн тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оншилгоог бүх насны хүн амд орон даяар хийж эхэлсэн билээ. 2024 оны 3 дугаар сарын байдлаар үзүүлэх ёстой хүмүүсийн 40% буюу сая 351,546 хүн эрт илрүүлэх үзлэгт орсон байна. Ер нь бол энэхүү үзлэгт хамрагдсан одоо нийт иргэдийн 70% нь ямарваа нэгэн байдлаар хүчний сэжигтэй тохиолдлууд бол бүртгэгдэж байна. За даан ганц одоо архаг өвчин хүн өөрөө одоо биеийн анхдагч даралт гэсэн өвчнөд гэдгийг мэдхээс гадна шинээр илрэгдэж байгаа оншууд ч бас байгаад байна. Та бидний шиг ингээд ажил хөдөлмөр эрхлээд цаг завгүй яваад шимтгэлээ төлж байгаа хүмүүс маань эрүүл мэндийн цэцлэмж үйлчлэгийг тэр болгон хүссэн үед авч чаддаггүй. Гэтэл одоо энэ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх вакцины үед бол хамгийн их хамрагдж байгаа хүн амын төрөл бол одоо төсөвт байгууллага аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд байгаа. Тэгэхээр эндээс юу гэж харж ийн гэхлээр нөгөө эрүүл мэндийн цэцлэмж үйлчлэгийг тэр болгон авч чаддаггүй байгаа иргэд маань одоо ажлынхаа заваар зохион байгуулалттайгаар ч юм уу ер нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад эрүүл мэндийн байдлын эрсдэл хүчин зүйлээ бол бас үнэлүүлээд яваад байгаа юм ач холбогдол бол байна. Эрт илрүүлэхээр тодорсон нэгэн баримтыг энд дуртахад манай 15-аас 69 насны хүн амын тал хувь нь илүүдэл жинтэй тарган байгаа ажээ. Өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нь эмчилгээний үр дүнд нэмэртэй төдийгүй хувь хүн айл өрх улс орны эдийн засагт хохирол багтаа юм. Хамгийн нэг чухал ойлгох зүйл нь юу гэхээр энэ бүх өвчлүүд таны бие махбодод доор хаяж 15-аас 20 жилийн өмнө үүсэж байдаг. Оксфордын хийсэн судалгаагаар бол хүнд хавдар үүсэх одоо тэр эсийн үйл ажиллагааны алдагдал маань 15 жилийн өмнө ч юм уу 20 жилийн өмнө үүссэн ингээ бүр судалгаа гараад ирсэн байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх гэдэг өвчлөл дотор болоод бүх өвчлөлүүд орно. Энэ бүх өвчлөлөөс бид нар урьдчилан сэргийлэх боломжтой. Одоо бүр ялангуяа өмнө нь бол яг архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг байсан. Тэгтэл одоо бол ханиаднаас ч гэсэн өвлийн улиралд өвдөд байхгүйгээр урьдчилан сэргийлэх боломжтой гэдэг ингээ үтчихэд байгаа. Эрүүл мэнд гэдэг бол цогц ойлголттой. Юу гэхээр тэр хүний удамшил, за тэгэнгүүтээ амьдралын хэвшил, иддэг уудаг хоол унд, өөрийнх нь сэтгэлгээний онцлог, тэгээд хамгийн гол нь эрүүл мэндийг хэр зэрэг хамгаалж арчилж байна гэдэг чинь маш чухал асуудал байгаа. Монголчууд эрэгтэй эмэгтэй гэлтгүй элэг, ходоод, бүдүүн шулуун эзний хавдраар хамгийн их өвдөж байна. Эрэгтэйчүүдэд уушиг, гуурсан болон улаан хоолон хавдар, эмэгтэйчүүдэд умай хүзүү, хүүхдийн хавдар түгээмэл тохиолддог ажээ.
Хэрвээ хүн явдал мөр, хоол хүнсээ, байгаль цаг уур, нутаг оронтойгоо зохицуулбал эрүүл сарвал урт наслаж, элэг бүтэн жаргах боломжтой гэж Монголын уламжлалт ангаах ухаанд үздэг. Уламжлалт ангаах ухааны онол ёсоор бол хүнийг бол нэг шороо, ус, гал, хий, огторгой гэсэн юм 5 юмнаас тогтдгоо. Энэ язгуур мөн чанарын дээр байгалийн хуулийн мөн чанар юм аа л гэж ингэж ойлгох ёстой. Нөгөө эцэг эхийн тэр улаан цагаан тусал саяын 5 мохот үр тогтоход ямар хэмжээгээр бас хоорондоо холилдог гэдгээс тухайн хүний биеийн төрлөх өвөрмөц чанар гэдэг юм үүсэж бий болж байгаа юм. Тэгэд энэ төрлөх өвөрмөц чанар нь урьдчилан сэргийлэх ангаах ухааны гол цөм нь үл энэ төрлөх өвөрмөц чанар. Уламжлалт ангаах ухааны онд ёсоор хүний бие организм нэг улирлаас нөгөө улирал шилжих. Нөгөө улирлын 7 хоног, нөгөө эхэлж байгаа улирлын 7, энэ 14 хоногт бол бие организмд бол их өөрчлөлт ордог. Их энергийн их өөрчлөлтөнд ордог гэж үздэг. Тэгэхээр энд одоо яаж урьдчилан сэргийлэх вэ? Энэ нэгзэгтэй үед нь зөөлөн тэр махбодыг тэгшдэгдэг юмнуудыг хэрглэж нэг улирлаасаа нөгөө улирлаа тайван сайхан дасан зөгчөж шилждэг. Тэгэхээр бид нар энийг бол 4 удаа энэ аргыг хэрэглэх нэ гэж. Энэ мэдлэг нүүдэлчин монголчуудын ахуй амьдралд нэвт шингэсэн байлаа. Харин хүн амын дийлэн хувь төв суурин газарт амьдарч байгаа өнөө үед эрүүл амьдрахын тулд хоол хүнсээ зохицуулж дасгал хөдөлгөөн хийхээс гадна бие махбодоо хэрэгцээд эрдэс бодисоор өдөр бүр тэтгэх нь чухлаа гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаагаар бол ер нь яг ийм стресстэй, ийм байнгын хөгжиж байгаа нийгэмд тухайн хүн маань зөв хооллох, стрессгүй байх маань ерөнхийдөө бол харьцангуй ойлголт болоод эхэллээ. Идж байгаа хоол унд маань ч гэсэн нөгөө гадсны дахин ашиглалт их байгаас үүдэлтэй тэндээс эрдэс витаминыг бүрэн авч чадах байгаа учраас бид нар нэмэлт хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Тэрийг маань дэмжих хэмжлэгээ гэж нэрлэж байгаа. Тэгэхээр дэмжих хэмжлэгийг бол зайлшгүй хийх шаардлагатай болчиход байгаа юм тийм. Ингэснээр элдв өвчнүүд сэргийлж чадна. Түүнд хүний бие махбод дархлааг дэмжих хувьдастай ургамлууд тусална гэж ургамлан эмийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Himalaya Wellness компани үзжээ. Himalaya Wellness компани судалгаан дээр суурилсан компани гэж хэлж болно. Аюурведийн уламжлалт эмийг хэрэглэснээр хүн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн эмчилгээний үр дүнг дэмжих мөн гам барих зэрэг дахин өвдөхгүй байх боломжтой. Монголд зүрх судас, бөөр, элгэний өвчлөл их байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон судалгаанд дурддагдсан байдаг. Энэний гол шалтгаан нь амьдралын хэвшил, хоол хүнс болон байгаль цаг агаарын эрс тэс байдал гэж харж байна. Монголчууд махан хоол тэр дундаа хоньны мах хоол хүнсэндээ их хэрэгэлдэг нь цусан дах өөх тосны хэмжээг нэмэгдүүлж зүрх судасны өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байдаг. Энэний шийдэл нь манай аюурведийн шинжлэх ухаанд байна. Абана эмийн цусан дах холестерин бууруулах, цус шингэлэх, зүрх хамгаалах үйлдэлтэй нь олон судалгаагаар тогтоогдсон байдаг. Манай уламжлалт ангаах ухааны чинь их сургууль чинь аюурведийн ангаах ухаан байна. Тэгээ одоо бид нар чинь нэг л IS-ийн ангаах ухаанууд гэж ингэж ойлгож байна. Их язгуур үндэс аюурведээс улбаатай гэж. Тэгэхээр аюурведийн ангаах ухааны эм бол мэдээж одоо саяын эмийн хэлбэрүүдтэй эмнүүд бол зөндөө байгаа. Бид нар яагаад ургамлын эм хэрэглээч гэж хэлээд байна гэхээр нэгдүгээрт урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хүн одоо тэр өвчнийг үүсгэх, сэдрэх хүчин зүйл байгаа л бол тэрийг ингээд дарж явах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа. Хоёрт болохоор өвчний хурц үед нь хавсарч эмчлэх зайлшгүй шаардлагатай. Мэдээч хэрэг тэр генерик эмээр ингээ хурц үед нь ингээ нэг богино хугацаанд эмчилнэ. Дараа нь нөхөн сэргийх, докторжуулах эмчилгээ бол зайлшгүй хийгдэх ёстой. Тэгэхээр миний хэлээд байгаа нөгөө одоо хэрэглээний онцлог нь ерөөсөө л тийм. Тэгэхээр энэ ургамлын эмийг ингээл байнга ингээд зөөлөн үйлдэлтэй учраас уугаал хэрэглэх тусам улам их үр дүн гардаг.
Өвөлдөө утаа, хавар зундаа тоосжилт, орчны бохирдол, жилийн турш дуу чимээ, стресс төгжрлээс болж байнга бухимдаж явдаг Улаанбаатарчуудын хувьд өвдөөгүй эрүүл байсан ч элэг бөөр уушгаа хамгаалж өдөр тутмын зөөлөн тордлогоо хийх зайлшгүй шаардлага бий. Үндсэн эмчилгээнд хэрэгэлдэг манай эмүүдийн найрлагад байгаа ургамлуудыг хүн төрлөختөн өдөр тутам хоол хүнсэндээ олон зуун жил хэрэглэж ирсэн. Манай компани судалгаа хөгжүүлэлтийн төв 50 төрлийн өвөрмөц ургамлын ДНХ-г олж тодорхойлсон. Бид энэгээрээ бахархдаг. Айгүй ханиадаг. Ерөөс ингээ хоолой хорсол халуун агаарт ороод ханиана, гадаа гүйтэй агаарт гараад ханиана. Баян нэг л ханиад хүчвэл ерөн салдгүй. Тэгээ би ерөөс энэ бизолыг бол ерөөс ууггүй хэрэгсээр хагаад маш сайхан үр дүнтэй болсон шүү дээ. Одоо ер нь надад ханиад бол ер нь хүссэн ч зүгээр хөнгөн тусаал өнгөрт. Монголчуудын сэтгэлгээ эрүүл мэндийн талаарх ойлголт бол бас манай түүхтэй холбоотой. Юу гэхээр 21 оноос хойш бид нэр дандаа эрүүл мэндийн салбарт бол орос школоор явсан. Тэгээ хүмүүс бол одоо юу гэж хүлээдэг вэ гэхээр ерөөсөө л би одоо энэ эмийг нэг 5-7 хоног уугаал бүрэн идэгрэх ёстой. Гэтэл та нар одоо эм уугаад ингээд хэдэн сар хэдэн жил гэж одоо юу яриад байгаа юм бэ гэдэг ойлголттой байдаг. Хүний одоо ажил хөдөлмөрлөлтөө адилхан эрүүл мэндийг гэдэг бол өдөр тутмын хичээл зүтгэл. Тэгэхээр зүгээр нэг тэсгийгээл нэг хідэн юм уугаал тэгээ шинж тэмдгээд дараал ингээл явах нь төдийлөн бол чухал биш. Бид нар анх Хималай драг компанийг Монголд оруулаад тэгээд эмийн мэрэгчлэтнүүдэд ингээд хандаад тайлбарладаг байсан. Одоо жишээ нэг эмч бид нар тайлбарлаж байгаа. Би танай эмийг ойлгож байна. Хүнд маш хэрэгтэй. Би өөрөө бол хэрэгэлдэг. Гэхдээ одоо би өвчтөндөө бичгээр одоо хүлээж авдаггүй. Яагаад гэвэл тэд нар ерөөсөө цагийн дотор халуун бууруулаад тэгэл 2-3 хоногийн дотор ханиадыг нь идгээгээл тэгэл 7 хоногийн дотор тэр эдээ төрөвслөөс салах тийм л юм нэгдэг. Тийм учраас би ингээд за энэ эмийг ингээд хэрэглээд ингээд сар хэрэглэх юм бол та ингээд дахиж өвдөхгүй нэ тэрийгэ тайлбарлаад сонсхийг ч хүсдэг. Тэгээд тухайн үед бол хүмүүсийн сэтгэлгээ шал өөрөөсөн л да. Тэгэхээр одоо бол харьцангуй эрүүл мэндийн боловсрч нэлээд дэвшилсэн. Тэгээ хүмүүсийн сэтгэлгээ бас арай өөр болж би өдөр тутамдаа өөрийгөө ингээд арчлаад үр хүүхчгээ одоо цэцэг навч шиг тэгээ ингээ арчилж, хайрлж, хамгаалж өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна. Ингээ өдрийнхөө ингээд цаг болгоныг өөртөө зорцуулах ёстой юм байна гэдгээ бас ойлгодог болчиход байгаа. Ард иргэдтэй яг эмчит үзээд очиж үзүүлэх боломжгүй те ингээд эмээ сангаас авч хэрэглэж байгаа өөрөө дур мэдээд хэрэглэж байгаа бол аль болох жоргүй эмийг худалдаж аваасаа гэж бодож байна. Яагаад жоргүй эм гэж нэрлэдэг вэ гэхээр хэрэглэгч өөрөө авах боломжтой. Эмзүүч болон эм найруулагч зөвлөд уух боломжтой. Хор нөлөө багтай, гаж нөлөө багтай те дасал үүсгэх нөлөөгүй учраас жоргүй эм гэж нэрлэдэг. Тэгэхээр миний бодлоор бол хоргүй зөөлөн үйлдэлтэй үр дүнтэй юм бол одоо эмийн ургамлаар хийгдсэн эмнүүд байдаг. Тэгэхээр уламжлалт хамгаалах ухааны эмнүүдийг удаан хугацаанд тогтмол уух нь илүү үр дүнг авчирдаг. Магадгүй та эмнэлэгт хэвтээд 10 жил бий болсон 10 жилийн турш ингээ хоримтлагцаар хагаад үүссэн өвчнийг хурц үеийг нь эмнэлэгт хэвтээд 7 хоног хэвтээд одоо хурц үеийг дарж болно. Гэхдээ гарч ирээд тэрийгээ ингээд одоо намжаах, тогтмол байлгах, ахиж өвдөхгүй байх буюу өршлөн сэргийлэхтэй барих эмчилгээ гэж хвчлэн инженер ярьдаг тийм. Энэ эмчилгээг гүйцэд хийх хэрэгтэй байдаг. Нэвтрүүлгийн ивент итгэгч Говь Кашмир. Хүн бүхэн тогтсон цор ганц эмчилгээний жорыг зөвлөх эртний өв мэдлэг уламжлалт хангах ухаан бидэнд байна. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн эм тариа эмчилгээний арга ухаанч бас дэлгэрсээр байна. Бид зөв хөвшилтэй амьдарч өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал бид эрүүл урт наслах боломжтой юм. Тэгээ бид нар яагаад ингэ өвдөд байгаа юм? Яагаад өвдөхгүй гэж болохгүй байгаа? Одоо ингэ бусад Азийн юм уу, Европын тэр ингэ өндөр хөгжилтэй улсуудыг харахаар
дандаа ингээд уламжлалт ангаа авах нь айгүй хөгжцөн. Тэгээ хүмүүс нь өндөр наслахтай бүр 80 90-тэй хүмүүс ч одоо ингээд зугаалаад ус үзэл аялал явж байгаа штэ. Гэтэл чин бид нар ерөөсөө тийм биш. Ингээл 50 60 хүрээл ирэхээрэл бид нар хөгшөрчлөө гээл тэгэл өвчин зовлоо яриад тэгэл явдаг. Шал өөр хоёр ертөнц байгаа байхгүй. Манай Himalaya Wellness компаниг анх аюурведийн эмч ноён Манал 1930 онд үүсгэн байгуулсан. Өдгөө 94 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор дэлхийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ бэлтгэн нийлүүлж байна. Himalaya эмийн үйлдвэр нь дэлхийн эмийн үйлдвэрийн стандарт болох GMP мөн PDA-гээр баталгаажсан дэлхийн хамгийн анхны урамлын эмийн үйлдвэр.